Вебинар цоврал 2. Ариутгах татваргын сүлжээнд нийлүүлэх бохир усны стандартын танилцуулга. Энэхүү вебинар маань агуулгын хувьд үйлдвэрийн хаягдал усны байгаль орчин болон нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар үйлдвэрийн хаягдал усны стандартын ач холбогдол, өнөөгийн нөхцөл байдал, стандартын хэрэглээ, хяналт, мониторинг, үр дүнг тайлагнах, аудит гэсэн хэсгүүдэд хуваагдаж байна. Та бүхнээс хаягдал ус цуглуулах цэвэрлэх системийн ач холбогдолтой холбоотой дараах асуултуудыг асуумаар байна. Нэгдүгээрт, таны бодлоор өнөөгийн нийгэмд хаягдал ус хоригдлуулах болон цэвэрлэх байгууламж байхгүй бол ямар үр дагавар үүсэх вэ? Хоёрдугаарт, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөг юу гэж бодож байна вэ? Гуравдугаарт, нийгэмд ямар нөлөө үзүүлэх вэ? Хүчил төрөгчийн хомсдлыг хоёр ангилж байгааг харуулж байна. Үйлдвэрийн хаягдал усыг гадаргын усанд хаях нь хүчил төрөгчийн хомсдолд хүргэдэг. Бактери нь бохирдуулагч бодисыг задалж хүчил төрөгч хэрэглэдэг. Бохирдол багтай нөхцөлд энэхүү хүчил төрөгч нь байгалиас нөхөгдөж усыг өөрөө цэвэрлэх боломжийг олгодог. Гэсэн хэдий ч бохирдлын түвшин хит өндөр байвал бактери нь хүчил төрөгчийг байгалиас нөхөдгөөс илүү хурдан хэрэглэдэг. Энэ нь хүчил төрөгчийн дутагдлалд хүргэж бохирдол хоримтлагдахад хүргэдэг. Үүний үр дүнд хүчил төрөгчөөс хамааралтай усны амьтад эрсдэлд ордог. Илүүдэл азот, фосфор ихэвчлэн бордооноос гадаргын ус руу нэвтрэх үед эвтрофиказ үүсдэг. Замаг нь усны булангарыг нэмэгдүүлж гэрлийн нэвтрэлтийг бууруулдаг байна. Замаг үхэж задрахын хэрээр ялгарч буй органик бодис нь хүчил төрөгчийн төвшинг улам бууруулж усны бохирдлыг улам бүр ихсэгдэг. Мөн амьд организм үхэх үедээ органик бохирдол болж задардаг бөгөөд зохих ёсоор цэвэрлээгүй тохиолдолд хүрээлэн буй орчныг бохирдуулдаг. Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй бохирдол нь усаар дамжих замаар халдварт өвчин бий болгох боломжтой байдаг. Тухайн халдварт өвчинг наривчилж авч үзвэл эрүүл ахуйн шаардлага хангаагүй усыг хэрэглэснээр эмгэг төрөгч бичил биетүүд усаар дамжин өвчин үүсгэдэг. Мөн шаардлага хангаагүй усыг хоол хүнсэд бэлтгэхэд ашигласнаар бичил биетүүд хоол хүнсээр дамжин өвчин их үүсвэр болдог байна. Усаар дамжих өвчин нь эгэл биетэн, вирус, нянгаас үүдэлтэй байж болох бөгөөд эдгээрийн ихэнх нь гидсний шимэгчид юм. Уг үүсгэгчдийг задлж харж үзвэл вирус нь ходоод гидсний өрөвсөл болон гепатит A вирус, бактери нь холер, цусан сулга, сальмонелла, легонелла, шимэгчд нь туузан хорхоо, цистосмиаз зэргийг тус тус илэртгэж байна. Дэлгэцэн дээр харагдаж буй график нь усаар дамжин халдварладаг өвчнийг бууруулахын тулд унтны цэвэр усаар хангах нь ямар чухал ач холбогдолтой болохыг харуулж байна. Нидерланд улсад унтны уснаас шалтгаалan усаар дамжих өвчин гарсан тохиолдлуудыг харвал унтны цэвэр усаар хангагдаагүй хүмүүсийн хувь буурахын хэрээр усаар дамжих өвчнөөр өвчлөх тохиолдол нэмэгдсэн байна. 1919 он, 1945 онд хоёр томоохон халдварт өвчний дэгдэл гарсан бөгөөд энэ нь бидний мэдж байгаачлан дэлхийн 1, 2 дугаар дайнтай тохирч байна. Эдгээр дайны үеэр усан хангамжийн дэд бүтэц муудаж унтны цэвэр усны хүртээмж хэцүү болж Нидерландад усаар дамжих халдварт өвчин дахин тархахад хүргэсэн юм. Стандартын ач холбогдлыг байгаль орчны хувьд авч үзвэл хаягдал усны стандарт нь хаягдал усыг нийлүүлж буй гол мөрөн, нуур, далай зэрэг усны системийн хаягдал усны сөрөг нөлөөлөлд өртгөөс урьдчилан сэргийлэх буюу эрсдлийг багасгах зорилготой. Шин бохирдол, хүнд металл, органик нэгдлүүд гэх мэт олон төрлийн бохирдуулагчид зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоож өгдөг. Стандартын зорилго нь экологийн тэнцвэрийг хадгалах, усан орчны экосистемийг хамгаалахад дэмжлэг үзүүлдэг. Нийгмийн эрүүл мэндийн хувьд авч үзвэл хаягдал ус нь нийгмийн эрүүл мэндэд эрсдэл учруулах аюултай эмгэг төрүүлэгчид, хорт бодис болон бусад бохирдуулагчийг агуулж байдаг. Хаягдал усны стандарт нь хаягдал усыг хүрээлэн буй орчинд нийлүүлэх, эсвэл дахин ашиглах үед хүний эрүүл мэндэд аюул учруулахгүй байх хэмжээнд түүнийг цэвэрлэж халдваргүйжүүлсний дараах бохирдуулагчийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоодог. Харин усны нөөцийн менежментийн хувьд авч үзвэл стандартад ариутгах татваргыг төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх хаягдал усны хэмжээг тогтоосноор ус цэвэрлэх байгууламжийн хит ачааллаас урьдчилан сэргийлж усны нөөцийн зохистой ашиглалтыг хангахад тусалдаг. Уг стандарт нь үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой. Нэгдүгээрт усчлуулалт ба ус зайлуулах үйл ажиллагаа, хоёрдугаарт үерийн хохирлыг бууруулах, гуравдугаарт ахуйн болон үйлдвэрийн ус хангамжийн систем, дөрөвдүгээрт хотын захын ус зайлуулалт, тавдугаарт эрчим хүчний үйлдвэрлэл, зургадугаарт усны экосистемийг хамгаалах, долдугаарт ган ачгийг бууруулах, 8-дугаарт загасны аж ахуй, 9-дугаарт хөдөө аж ахуй, 10-дугаарт эрүүл мэнд. Стандартын ач холбогдлын хүрээнд хэрэгжүүлэх болон дагаж мөрдөх зүйлсийг тусгаж өгсөн байна. Хаягдал усны стандартууд нь амжилттай хэрэгжих орчин буюу хяналт шинжилгээ, хэрэгжилтийг хангах, дагаж мөрдөх зохицуултын тогтолцоог шаарддаг. Зохицуулагч байгууллага нь үйлдвэр, хотын захиргаа болон хаягдал ус зайлуулах байгууламжуудын үйл ажиллагааг стандартад нийцүүлэх, бохирдлыг бууруулах болон бусад шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд зөвшөөрлийн болон хяналтын механизмыг бий болгох хэрэгтэй. Улаанбаатар хотын одоогийн нөхцөл байдалтай танилцъя.
Улаанбаатар хот нь ахуйн болон үйлдвэрийн хаягдал усыг хүлээн авч цэвэрлэх, төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байна. Шинэ төв цэвэрлэх байгууламж нь техник эдийн засгийн үзүүлэлтэнд 2013 онд боловсруулагдсан тул тухайн үеийн Улаанбаатар хотын хаягдал усны бохирдлын ачааллыг хүлээн авч цэвэрлэхээр төлөвлөгдсөн. Хүн амын тоо үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нэмэгдсээр байгаа тул төв цэвэрлэх байгууламжид ирж буй хаягдал усны бохирдлын хэмжээ жил ирэх тусам нэмэгдсээр байна. Хаягдал усны бохирдлын ачааллыг 2013 оны түвшин хүртэлх бууруулахын тулд ариутгах татваргаар сүлжээнд нийлүүлэх хаягдал усны стандартыг шинжилэн санал болгож байна. Санал болгож буй стандартыг дагаж мөрдөхийн тулд үйлдвэрүүд хаягдал усаа ариутгах татварын сүлжээнд нийлүүлэхээс өмнө өөрийн үйлдвэрийн талбайд урьдчилан цэвэрлэгийг шаардлагатай тулгарч байна. Үйлдвэрийн хаягдал усны урьдчилан цэвэрлэх процесс нь дараах 3 үндсэн үе шаттай явагдана. Төвшин тэгд, механик цэвэрлэгээ буюу хэвтээ босоос хараалж, өөх тос болон элс баригч зэрэг цэвэрлэгийн аргууд багтана. Төвшин нэгд pH-ийн тохируулга, калкуляц, флотаз, эсвэл анхдагч тунгаагуур зэрэг цэвэрлэгээний аргууд багтана. Төвшин 2-д агаартай буюу агааргүй орчны цэвэрлэгээ, хоёрдогч тунгаагуур эсвэл флотаз зэрэг цэвэрлэгээний аргууд багтана. Нэмэлтээр хаягдал усаа дахин ашиглах шаардлагатай бол 3 дугаар төвшний цэвэрлэгээг хийж болно. Төвшин 3-д диск шүүлтүүр, эсвэл картридж шүүлтүүр, идэвхжүүлсэн нүүрс, эсвэл усаа дахин ашиглах зэрэг осмос, ультра шүүлтүүр зэргүүдийг ашигладаг. Стандартыг хэрэгжүүлэх ерөнхий шаардлагуудыг танилцуулж байна. 1-р энэхүү стандартын шаардлагыг хангаагүй хаягдал усыг ариутгах шуумын татварах сүлжээнд нийлүүлэхийг хориглоно. 2-р шаардлагатай бол ус бохирдуулагч нь хаягдал усны чанарын стандартыг хангуулахын тулд үйлдвэрийн талбайдаа урьдчилан цэвэрлэх байгууламжийг суйрлуулж ажилуулна. 3-р ариутгах татварын төвлөрсөн сүлжээ ашиглагч аж ахуй нэгжүүд онцгой байдлын төлөвлөгөө боловсруулж ашиглах ба үл нийслэг зохицуулсан арга хэмжээг тусгана. 4-р онцгой байдлын үед үйлдвэрийн хаягдал усыг шаардлагад нийцэх хүртэл үйлдвэрийн талбайд урьдчилан цэвэрлэнэ. Эсвэл зөвшөөрөгдсөн цэвэрлэх байгууламжид нийлүүлнэ. 5-р үйлдвэр үйлчлэгээний үйл ажиллагаанаас гарсан технологийн хаягдал усыг зөвшөөрлгүйгээр тээвэрлэх, зайлуулах, түүнчлэн хурд унтас зайлуулах төвлөрсөн систем үрийн ус зайлуулах хоолойд нийлүүлэхийг хориглоно. 6-р үйлдвэрийн янз бүрийн ангиллын 2 ба түүнээс дээш урс цэцгийг нэгтгэсэн тохиолдолд үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийг ажилуулж байгаа тохиолдолд хамгийн их химийн хэрэгцээ төвчлөлт өргөж нийлүүлж байгаа үйлдвэрийн ангиллын стандартыг дагаж мөрдөнө. Жич ангиллал тус бүрийн урсц ачааллын хэмжээг батлах хангалттай бичиг баримтыг эрх бүхий байгууллага түргүүлнэ. Уг стандартад үйлдвэрийн газрууд ариутгах татварын төвлөрсөн сүлжээнд нийлүүлж буй хаягдал усны хэмжээ болон үйлдвэрийн ангиллалаас хамаарч ялгаатай стандартыг дагаж мөрдөхөөр тусгагдсан байна. 1-р ахуйн эргэлнээс гарсан бохир ус нь хоногт 15 м3-ээс бага бохир ус гаргадаг үйлдвэрүүдийн бохир усанд ээлдэг түвшний энгийн цэвэрлэгээ хийж, хавсралтын A1 хүснэгтэд заасан стандартуудын шаардлагуудад нийцүүлэн ариутгах татварын төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ. Хэрэв үйлдвэрийн бохир ус нь ээлдэг цэвэрлэгээний дараа A1 хүснэгтэд заасан стандартын шаардлагыг хангахгүй бол A1 түвшний цэвэрлэгийг зайлшгүй хийх шаардлагатай. Үйлдвэрээс хоногт гарч буй бохир усны хэмжээг үйлдвэрлэл явагдаж байх үед тогтооно. Зогсолт хийсэн хугацаанд бохир усны эзэлгүүнийг бууруулах тул тооцоололд оруулахгүй. Хоногт 15 м3-ээс их бохир ус гаргадаг бол тухайн үйлдвэр L1 түвшний цэвэрлэгээ хийх шаардлагатай. Хоногт 240 м3-ээс илүү бохир ус гаргадаг бол тухайн үйлдвэр L2 түвшний цэвэрлэгээ хийх шаардлагатай. Бохир усны гаргалгааны шугам дээрх бохир усны тоолбороор бодит хэмжилт хийгдэг тохиолдолд бохир усны эзэлхүүнийг хуульд заасны дагуу хангагч байгууллагатай байгуулсан гэрээ эрх бүхий байгууллагаар баталгаажсан тухайн үйлдвэрийн цэвэр усны тоолборын алтыг үндэслэн тооцно. 2-р тухайн үйлдвэр нь өөрийн ангиллалд хамаарах түвшний цэвэрлэх байгууламжгүй бол бохир усыг зөөвөрлөн L1 эсвэл L2 түвшний цэвэрлэх байгууламжид нийлүүлж цэвэрлүүлэх шаардлагатай. 3-р эрх бүхий байгууллагаас тусгаарлан зааварчилгаа аваагүй бол ахуйн бохир ус нь стандартын A хавсралтын A1 хүснэгтэд заасан шаардлагыг хангаж байгаа тохиолдолд бохир усаа урьдчилан цэвэрлэх үүргээс чөлөөлөгдөнө. Тэг 8 12 дугаар ангиллын ашиглагч нь хоногт 15 м3-ээс их хэмжээтэй бохир ус зайлуулдаг бол A хавсралтын A1 хүснэгтийн шаардлагыг хангах үс бохир ус гаргах урьдчилан цэвэрлэх байгууламжийг суйрлуулна. Ариутгах татварын сүлжээнд нийлүүлэх ариутгах татварын төвлөрсөн сүлжээний ашиглагчийн ангиллал тус бүр бохир усандах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба физик үзүүлэлтийн дээд хязгаарыг дараах хүснэгтэд үзүүлв. Стандартын A хавсралтын A1 хүснэгтэд тэг ангиллын норматив утга ахуйн болон доорх үйлдвэрийн 12 ангиллалд хамаарахгүй ариутгах татварын төвлөрсөн сүлжээний ашиглагч үйлдвэр үйлчлэгээний байгууллагууд аж ахуй нэгжүүдэд хамаарна. Харин 12 ангиллалд багтаж буй үйлдвэрүүдийн хувьд A1 хүснэгтийн умбуур бодис, химийн хүчилтөрөгчийн хэрэгцээ, биологийн хүчилтөрөгчийн хэрэгцээ гэсэн 3 үндсэн үзүүлэлтээс бусад үзүүлэлтийн норматив утгыг мөн дагаж мөрдөнө.
Хүнсний үйлдвэрүүдийн хаягдл усанд тавигдах шаардлага стандартын A хавсралтын A2 үснэгтэд өгөгдсөн ба ариутгах татваргын сүлжээнд нийлүүлж буй хаягдл усны хэмжээнээс хамаарч өөрөөр стандартыг дагаж мөрдөнө. Жишээ нь сүүс үн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр 200 м3-ээс их хаягдл ус ариутгах татваргын сүлжээнд нийлүүлдэг бол умбуур бодис 1 литрт 100 мг, биологийн хүчилтөрөгчийн хэрэгцээ 1 литрт 200 мг, химийн хүчилтөрөгчийн хэрэгцээ 1 литрт 300 мг гэсэн стандартыг хангасан хаягдл ус нийлүүлнэ. Арьс шир, ноос ноолуур нэхмлийн үйлдвэрүүд хаягдл усанд тавигдах шаардлага нь стандартын A авсралтын A3 үснэгтэд өгөгдсөн ба ариутгах татваргын сүлжээнд нийлүүлж буй хаягдл усны хэмжээнээс хамаарч өөрөөр стандартыг дагаж мөрдөнө. Жишээ нь арьс шир боловсруулах үйлдвэр 240 м3-ээс бага хаягдл ус ариутгах татваргын сүлжээнд нийлүүлдэг бол умбуур бодис 1 литрт 1300 мг, биологийн эхлээд хүчилтөрөгч 1 литрт 1600 мг, химийн хэрэгцээ хүчилтөрөгч 1 литрт 2500 мг гэсэн стандартыг хангасан ус нийлүүлнэ. Бусад үйлдвэрүүдийн хаягдл усанд тавигдах шаардлага нь стандартын A хавсралтын A4 хүснэгтэд өгөгдсөн ба ариутгах татваргын сүлжээнд нийлүүлж буй хаягдл усны хэмжээнээс хамаарч өөрөөр стандартыг дагаж мөрдөнө. Жишээ нь хуванцар эдлийн үйлдвэр нь 240 м3-ээс бага хаягдл ус ариутгах татваргын сүлжээнд нийлүүлдэг бол умбуур бодис 1 литрт 100 мг, биологийн хүчилтөрөгчийн хэрэгцээ 1 литрт 100 мг, химийн хүчилтөрөгчийн хэрэгцээ 1 литрт 200 мг гэсэн стандартыг хангасан хаягдл усыг нийлүүлнэ. Худалдаа үйлчлэгээний газруудын хаягдл усанд тавигдах шаардлага нь стандартын A хавсралтын A5 хүснэгтэд өгөгдсөн ба ариутгах татваргын сүлжээнд нийлүүлж буй хаягдл усны хэмжээнээс хамаарч өөрөөр стандартыг дагаж мөрдөнө. Жишээ нь хэвлэлийн газар 240 м3-ээс бага хаягдл ус ариутгах татваргын сүлжээнд нийлүүлдэг бол умбуур бодис 1 литрт 100 мг, биологийн хүчилтөрөгчийн хэрэгцээ 1 литрт 600 мг, химийн хүчилтөрөгчийн хэрэгцээ 1 литрт 1500 мг гэсэн стандартыг хангасан хаягдл усыг нийлүүлнэ. Хаягдл усыг ариутгах татваргад нийлүүлэх шинжилсэн стандарттай холбоотой зарим ажиглалтууд. 1-р стандартад тусгагдсан азотын утга нь үйлдвэрийн үйл ажиллагааны бүх бүлэг ангилалд ижил агуулмжтай бөгөөд хот суурин газрын хаягдл усны азотын агуулмжтай ойролцоо утга юм. 2-р зарим нэглүүд нь стандарт утга гадаргын ус руу нийлүүлэх стандарт утгатай ойролцоо байна. Учир нь ихэнх хаягдл нь ус цэвэрлэх байгууламжуудын хувьд эдгээр микро бохирдуулагч бодисыг зайлуулахад төвөгтэй, үр дүнгүй байдагтай холбоотой юм. 3-р органик бохирдол, биологийн хүчилтөрөгчийн хэрэгцээ ба химийн хүчилтөрөгчийн хэрэгцээ болон умбуур бодис Улаанбаатарын стандарт утгыг бүлэг ангилалт тус бүрт тусгасан. Учир нь энэ стандартаар төв цэвэрлэх байгууламжууд ирж буй органик бохирдлын хязгаарлалыг хоногт 80,000 кг-аар бууруулах зорилготой юм. Гэсэн хэдий ч зарим үйлдвэрийн хувьд эхний стратеги үр дүнгүй байх магадaltaй ба усанд үүссэн органик бодисыг зайлуулах шаардлагатай тулгардаг. Үүнийг ихэвчлэн биологийн аэробик цэвэрлэгээр 2-р түвшний урьдчилан цэвэрлэгээ зайлуулдаг. Дээж авах ба хяналт шинжилгээ давтамжийг мөн стандартад зааж өгсөн. Хяналтын байгууллага нь ариутгах татваргын төвлөрсөн сүлжээ ашиглагч үйлдвэрүүдэд жил бүр шалгалт хийж дээж авна. Зөрчил илэрсэн тохиолдолд давтамжийг нэмэгдүүлнэ. Хяналтын хугацаа давтамжийг үйлдвэр бүр дараах байдлыг үндэслэн тогтооно. Үйл ажиллагааны удирдлагаас хамаарсан байдал, үйлдвэрийн үйл ажиллагаа явуулах хугацаанд бохир усны хэмжээ, хөндлөнгийн хяналтын байгууллагаас гадна үйлдвэр, худалдаа, үйлчлэгээний газрууд нь дотооддоо бохир усны хэмжээ буюу урсаж үзүүлэлтийг хэмжих, шинжлэх давтамжийг тогтоох шаардлагатай ба тавигдах хамгийн бага шаардлагыг энэ үснэгтэд харуулсан болно. Дүрм журам зохицуулалтад нийцэж байгаа эсэхийг эрх бүхий байгууллага тогтмол шалгана. Үр дүнгээ хэрхэн тайлгнах талаар авч үзвэл стандартын шаардлагад нийцэхгүй үйлдвэрийн хаягдл усыг санамсаргүй эсвэл ослын улмаас шугам сүлжээнд нийлүүлсэн тохиолдолд ариутгах татваргын төвлөрсөн сүлжээ ашиглагч эрх бүхий байгууллага хаягдл ус цэвэрлэх байгууламж болон холбогдох бусад байгууллагатай даруй буюу 12 цагийн дотор мэдэгдэнэ. Мэдэгдэлд хаягдл ус нийлүүлсэн байршил, огноо, цаг, бохир усны төрөл, агуулмж, эзлэх хүн, салруулах арга зэргийг тусгана. Үйлдвэрийн хаягдл усын татваргыг сүлжээнд нийлүүлж буй ус бохирдуулагч нь аливаа хийсэн шалгалт, дээж авсан, хяналтын шинжилгээсэн талаарх мэдээллийг эрх бүхий байгууллагад жил бүр тайлгнана. Ариутгах татваргын төвлөрсөн сүлжээний ашиглагч нь үйлдвэрийн хаягдл усны хяналт, дээжлэлт, шинжилгээний мэдээллийг 3 жилийн хугацаанд хадгална. Эдгээр мэдээллийг эрх бүхий байгууллага шалгалтад бэлэн байлгана. Үүнд зайлуулсан усны хэмжээ, давтамж, хурд, үйлдвэрлэлийн бохир усны чанар, найрлага, хяналт шинжилгээ, хэмжилтийн багаж төхөөрөмжийн шалгалт тохируулга, техник үйлчилгээ, тэмдэглэл, бохир ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааны доголдол, ариутгах татваргын сүлжээнд санамсаргүйгээр алдсан бохир усны мэдээлэл, ариутгах татваргын төвлөрсөн сүлжээнд ашиглагчид тавих шаардлагын дагуу цэвэрлэх байгууламжийн ашиглалт засвар үйлчилгээний бүртгэлийг гаргаж өгөх тайлгнах үүрэгтэй ба хаягдсан лагийн бүртгэл, гэрээт гүйцэтгэгчдийн авсан лагийн хэмжээ, фоликлиантын худалдан авсан ашигласан бүртгэл, тоног төхөөрөмжийн ашиглалт, менежментийн бүртгэл, засвар үйлчилгээ бүртгэл багтана. Эцэст нь энэхүү стандартын хүрээнд хэрэгжүүлэх аудитын үйл ажиллагааны талаар авч үзвэл эрх бүхий байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үйлдвэрийн хаягдл ус нийлүүлж байгаа байдлыг шалгах,
дээж авах, хяналт шинжилгээ хийх, үйлдвэрийн үйл ажиллагаа болон хаягдл устай холбоотой бүх мэдээлэлтэй танилцах шаардах. Хяналтын шалгалтын хүрээнд эрх бүхий байгууллагын төлөөлөл дараах эрхийг эзэлнэ. 1-р, ариутгах татваргын төвлөрсөн сүлжээ ашиглагчийн мэдээллийг авах, нэгтлэх. 2-р, үйлдвэрлэлийг хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа талаар холбогдох мэдээллийг хянах, нэгтлэх. 3-р, үйлдвэрлэгчийн дотоод хяналтын төлөвлөгөөний хэрэгжилт нийцлийн цэгийг үнэлэх. 4-р, үйлдвэрийн өршлөн цэвэрлэх байгууламжийн ажиллагааг үнэлэх. 5-р, ослын улмаас хаягдал ус алдагдаж болзошгүй эрсдлийг үнэлэх. 6-р, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах талаар шаардлага тавих.